Тэгээд би Rovaniemi-гаас шууд вагоноор ирээд одоо ингээд шууд вагоноос салаад одоо Турк руугаа явж байна. Тэгээд өнөөдөр очиж амраад маргааш Турк хотоор хамтдаа аялцгаая. Энэс цааш л одоо Монголын нутаг байсан байх л да тухайн үедээ. Монголоос аягүй гоё бороо авчлаа гэдэг. Би чамд хайртай. За та бүхэн натаат байгаарай. Сайн байцгаана үзэгчдээ. За би та бүхэнтэйгээ Финляндийн анхны нийслэлсэн Турку хотоос мэдчилж байна. За энэ Турку хотын түүхтэй салшгүй холбоотой Або буюу заримдаа Туркугийн одоо цайз гэж нэрлэдэг хамгийн эртний 13 дугаар зууны үед бий болсон. За энэ хотын болон одоо Финлянд улсынхаа түүхтэй салшгүй холбоотой. За энэ цайз бол анх 1280 онд ашиглалтанд орсон. За түүнээс хойш одоо олон үеийг туулсан. За түүнээс гадна эх орны дайны үед бөмбөгдүүлж ирсэн боловч түүнээс хойш засвар хийж янзалсаар байгаа. За одоо бол мэдээж эрийг одоо үзэсгэлэн буюу музей болсон юм байна. За ингээд та бүхэнтэйгээ хамт энэ музейгээр орж сонирхъя гэд ирлээ. Амарч юм шиг харахаар. За Густав Васын хаанчлалын үеийн орчин үеийн харагдах байдлыг олж авсан. За Шведийн цайз хот буюу Турку гэдэг цайз. За одоо Финляндор бол Турку гэдэг. За Шведор бол Або цайз гэдэг юм байна. За Турку цайз бол Финляндийн дундад зууны үеийн хамгийн гайхамшигтай музей нэг. За энэ Турку цайз бол Швед болон хойд Европын орнуудад за тэр орнуудын түүхэнд бол чухал үүрэг гүйцэтгсэн гэж хэлж болно. За энэ цайз нь Аюроки голын ирэг дээр оршдог. Турку цайзыг бол Финляндийн баруун хэсэг Шведийн хаан тулсын мэдэлд болсны дараа Шведийн хаан 13 дугаар зууны эцэст барих шийдвэр гаргаснаар цайзыг барьж эхэлсэн. Дундад зууны үеийн энэ шилтгэн 16 дугаар зууны дунд үед сэргэн мандалтын үеэр хэд хэдэн удаа өргөгдсөн гэж хэлж болно. За дундад зууны үеэс 16 дугаар зууныг дуустал энд одоо Шведийн хаадууд одоо төр засгийнх нь бүх эрх тахтай хүмүүс амьдарч ирсэн цайз. Тэгээд ингээд дотор нь яваад харахад бол угаасаа айгу сүрдмээр харагдаж байна л да. Тэгээд 17 дугаар зууны үед бол энэ цайз тэрчгээр хаягдсан байжгаад тэгээд
19-р зуунаас хойш дахиж энэ доторхын янзлал. За одоо энэ тааз маз ингээд нэлээд янзлцсан юм мод зодор хийгээд янзлцсан харагдаж байна. За ерөнхийдөө бол Шведийн хаадууд л энд амьдарч ирсэн. Түүхтэй салшгүй холбоотой. За Турку хот бол угаасаа 2011 онд Европын одоо соёлын хот гэдэг нэр хүнд алдрыг авсан. За энэ Тайлан хоттой нэгэн адил. За тэгээд энэ Турку хотын хамгийн гол эртний одоо түүхийг агуулсан ордон одоо цайз бол яхахгүй энэ цайз. За энэ нэг эртний цайзууд ингээд ягаад ч юм ийм зузаан хантай байдаг гэсэн одоо энэ тэр үедээ дулаалгын системтэй холбоотой юм уу ямар учиртай ийм зузаан. Одоо эндээс ингээ юм харахад бол баг хүн хэвтэйгээр цаашаа харахаар байгаа байхгүй юу. За энэ хэрэмний дотор тал бол ингээд дотор талаас нь ингээд харуулж байна. За энэ бол зарим үедээ бол шорон бас байсан гэж байгаа. Тэгээд энэ дотор бол яг нэг дээрийн канон дээр гардаг шиг асар том тийм нэг яг эртний энэ дотор яг юу болж исэн бол гэж өөрөө ирэхгүй бодогдож байгаа юм чи. Тийм ээ. Аимшигтай ч юм шиг, сүрдмээр ч юм шиг. Тэгээ одоо яг энэ салхитай байхад бүр их амар юм шиг санагдчихэв. За энэ хэрэмний дотор энэ байдаг одоо Шведийн хаанууд зөвхөн хаан орж исэн жордон энэ гэсэн. Одоо энэ яг энэ эсгэр модын эсгний нэггээр ингээд илэгдсэн. Ингээд таглаатай байна. За энийг одоо ямар сөхөлтэй биш. Ямар ч энэ ганц хаан орж исэн жордон гинэ. За энэ Турку цайз бол 16 дугаар зууны төгсгөлөөс эхлэн шорон болон агуулх болгон ашиглаж ирсэн. За 16 дугаар зуунаас эхлээд одоо ачаад будлаа алдаж ирсэн гэж болон Дайны ачаал багдлаа. За 1941 оны 6 дугаар сарын 25-нд зөвлөлтийн агарын хүчний бөмбөгтөлтийн үр дүнд бол ихээхэн хохирол одоо учирж байсан юм байна. За дэлхийн 2 дугаар дайны дараа их хэмжээний засвар нөхөн сэргээлтийн ажлыг мөн цайзууд явуулсан. За одоогоор Турку цайз нь бол Финляндийн хамгийн чухал түүхийн дурсал газруудын нэг юм аа. За одоо Турку цайз дотор бол мөн одоо дүүргийн музейн захиргаанд байдаг Турку хотын түүхийн музейн хэсэг бас байдаг юм байна. За түүнээс гадна цайзын сүмийн цуглааны байр нь хурам хийх газар болох нь түгээмэл байдаг юм байна. За одоо бол энэ цайзын энэ резонанс гэдэг өрөөнд нь бол баяр ёслолоор бол хүмүүс түрээсэлж дундад зууны үеийн маягаар одоо баяр ёслолын үйл ажиллагаа хийдэг. За тэр үеийн маягаар хувцалсан хүмүүс зочдод зориулан томоохон баярын үйл ажиллагааг зохион байгуулдаг болсон юм байна. Энэ 1520-37 онд байсан Густав Ваза гэдэг хааных нь өмсөжсэн хувцас гинэ. Ямар гангаа хувцастай тий. 1541 онд өмсөжсэн тэр үеийн тэр цэргүүдийн дуулга. Зэвсгүүд. 1618 онд Стокгольмоос энэ Туркугийн музейд авчирсан гинэ. Ийм жижигхэн өрөөтэй тийм энэ цонхтой. Энэ жижиг коридортой. Энэ нууцлаг. За энэ өрөөнд бол 1553-аас 1577 онд амьдарч ирсэн 14 дугаар зууны үе Эрик гэдэг хаан. За энэ өрөөнд амьдарч ирсэн юм байна. За энэ доод давхарт энэ хаадууд хааны одоо ойр дотныхон хоолж исэн хэв маяг нь харуулсан юм шиг байна. За тэр нэг тоогооч нэг юу задлах гэж байгаа л та. Хэрэм туулааны мах юм уу? Туулааны мах задлжээ. За тэгээд тэр наан нэг хатагтаан суудсан. Тэгээд хоолоо идээд
хаан тэнцээ ээжтэйгээ юм шивнэлдээ сууж байгаа юм шиг байна. 19-р зууны ихээр Шведийн армийн зэвсэг за мөн дараа нь Шведийн хааны усан цэргийн казарм хүртэл байрлаж байсан. За ерөнхийдөө бол Шведийн болон Финляндийн төвхтэй бол асар их холбогдсон цайз байна. За 19-р зууны төгсгөлөөс Туркугийн цайз нь түүхийн музей болж Финляндийн тусгам тогтнолын дараа ялангуяа энэ цайз бол хүрээлэн буй орчинд нь цайзын археолог түүхийн судалгааг бол явуулж эхэлсэн юм байна. За энд нөгөө шорон байсан гэд ярьжсэн би түрүүн. За энэ шоронгийнх нь ингээд хаалга нэг амар юм том төмрөн хаалгатай. За ингээд дотор нь ороод үзэх юм бол за энд нь бас гал түлдэг байсан юм байна. Гал түлдэг зуухтай тэгээд ийм нааран ортой юу юм болоо энэ. Энэ бас наар юм шиг доошоо ингээд буулгачдаг наар байна. За ингээд энэ нөгөө гинжин хөл гарын гинжилдэг байсан гинж их шүү дээ нараа. Ийм том гинж. Ямар хүнд юм нараа. Амар хүнд юм хөл гарны гинж. За энэ цонх бол бүр ингээд наана юм томоо төмөртэй цаанаа дахиад 2-3 төмөртэй байна. Тэгээ энэ наан энэ бас төмөр хаалга байна нааталт нь. Заримдаа энийг онгоолгож агаар салхи оруулдаг байсан юм билгөө. Тэгэхээр ийм хатуу юм гэл унтаал. Найл харагдахгүй байна. Гадаа гарч бидсүүлдэг байсан юм билгөө те. Энэ чулуун дээр одоо энэ самтал шүү дээ чулуун самтал. Даун сар нь харагдана уу? За энэ 1897-аас 1917 оны үед нөгөө Финлянд чинь Оросын хаан цас гэрхэнд байсан. Тэгээд Оросын өөрөөр хэлбэл Оросд дагаар орсон гэсэн үг. Тэр үед байсан энэ цэргийн одон медалуудын жагсаалтууд чинь ингэж харагдаж байна. Тэгээд 1917 онд Оросд нөгөө дэлхийн 1-р дайнд дуусны дараагаар тусгаар тогтнол олж авсан Финлянд улс. Нара амар сүртэй юм тий. Энэ одон мэдээлэл амар сүртэй гоё. За ингээд дэлхийн 2 дугаар дайны дараа 1946 оноос 1961 он хүртэл одоо сэргээн засварлах ажил бол маш удаан хугацаагаар үргэлжилж ирсэн юм байна. За 1280 оны орчим Шведүүд Финлянд руу 2 дахь удаага аяндаа хийж явуулах үеэр за энэ Айроки голын аман дээр орших чулуурхаг арал дээр Шведийн цэргийн бааз байгуулж тэр үед тэр цэргийн бааз дээрээс усан онгоцны хөдөлгөөнийг хянаж за тэр үед болж исэн одоо худалдаа харилцааг бол Шведүүд хянаж байсан юм байна. За ингээд энэ хуучны цэргийн бэхлэлт нь орчин үеийн хотын бомб дах Або цайз болж хуурсан. За энэ бол Або гэдэг нь бол шведээр хэлж байгаа. За дундад зууны үед Турку хот нь ерөөсөө 20 гаруй га газрыг л эзэмшиж байсан маш жижигхэн хот байсан. За энэ Або цайз бол ерөөсөө энэ хотын одоо гол үүргийг гүйцэтгэдэг байсан нь бол үүнээс шууд илэрхийлэгдэнэ. За тэр үеэс эхлээд бол Турку хотод байрладаг энэ арилжааны болон завгүй далайн замууд нь Шведийн хаан тулсын хамгийн том хотын нэг болгосон байна. Энэ 17-р зууны үеийн глобус байна. Энэ шилний цаа. За энийг ингээ хараад тахт ерөнхийдөө бол дээд давхруудаа хаадын гэр бүлүүд нь амьдраад за доод давхртаа болохоор энэ ажилчид нь галзуух за бүр хамгийн доод давхртаа одоо нэг подол гэж ярьдаг шүү дээ. Одоо манайхны ярьдгаар за тэндээ болохоор зойрондоо бол шорон байсан байна. Ингээ яваад үзэж яхад. Одоо энэ нөгөө энэ
цайзыг яаж барьж исэн тухай энэ олон тооны макетууд байна. За одоо энэ жишээлбэл энэ ихэд 1280-аас 1310 оны турш энэ аль хэсэг нь баригдчихсан тухай энэ дээр ингээ харуулсан байна. За энэ 1555 оны үед барьж исэн модель нь тий. Энэ яг энэ үед бол ингээд бүтэн бариад дууссан юм шүү дээ. Дараа нь 1556-аас 1589 онд ийм дээвэр нарийн өөр өнгөтэй болоод ийм гой модон бор өнгөтэй болсон юм бэ. За одоогийн яг байгаа байдалтай бол 20 дугаар зуунд 1961-ээс 1977 онд ингээд барьж бас нэлээд засаж янзалсан байгаа байдал нь юм байна. За энэ Або цайз бол Турку хотын төхөд бол одоо олон удаагийн дайнд өртөжсэн. За эдгээрээс хамгийн том буюу 1509-1522 онд бол дайн улсад ялагдаж байсан байна. За энэ Або цайзыг бол тэр үед Финляндийн захирагч Карл Кнутсон одоо маш их бэхлэж ямар ч дайсан орохгүй болтлоо янзалсан гэж үзэж байсан байна. За Дани, Швед, Норвеги улсыг нэгтгэсэн Кальмарын холбооны үед Турку хот нь бол одоо Финляндийн нэгэн адил Балтийн тэнгист ноёрхох Дани улсын одоо хамгаалтын бүс болж исэн түүхтэй. За 1523 онд Шведийн шинэ хаан Густав Васа Заба шилтгэнийг Даниас эзлэн авснаар бол залуу Густав Васа данчуудыг хөөснөөр Шведийн хаанаар өргөжлөгдөжсэн түүхтэй. За та бүхэн натаад байгаарай. За Турку хот бол 2017 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар орчин суугчдын тоон 189 мянгаар хүнтэй болсон. За Финланд улстай бол хүн амынхаа тоогоор 6 дугаарт орд юм бэ. За Турку хот нь бол баруун руу орох хаалга гэж тооцогддог. За Европын хурдны замын И18 гэдэг зам нь бол Санкт Петербург, Стокгольм хоттой холбож байдаг. За тус хот нь Аландын арлууд Шведтэй ачаа зорчигч тээвэрлэдэг том бомттой. За Туркугийн нисэх буудал нь Финляндийн 5 дахь том ачаа хэрэглэлтээр Финланд улстай 2 дугаарт ордог. 13 дугаар зууны үеэс энд одоо олон сургууль байсан. За 1640 онд бол Финландын одоо хамгийн анхны хэвлэлийн газар байгуулагдчихсан хот. За мөн анхны их сургууль бол энэ хотод байгуулагдчих байжээ. За 1772 онд Финландийн анхны сонин бас энэ хотод нийтлэгдэж байсан байна. За улам жил ёсоор бол Туркууд бол Христийн Мэндсний баяр бол тэмдэглэгдэх гол хот гэж тооцогддог. За тус улсын гол зул сарын гацуур мод зөвхөн энэ Турку хот байгуулагддаг. За олон тооны соёлын арга хэмжээг бол Турку хотоо Финляндууд бүр хэрэг болгож зохион байгуулдаг юм шүү. За Турку хотод ирсэн хүмүүс заавал ирж үзэх ёстой. За түүхийн болон архитектурын соёлын дурсал газруудын нэг болох за энэ Финляндуудын шүтдэг Христийн шашны лютеран гэдэг урсгалын шашны сүмийн гадаа ирчээд байна. За энэ сүм бол 700 жилийн түүхтэй. За 1300 онд хамгийн сүүлд ашиглалтанд орсон гэж үздэг. За энэ Турку хотод байрладаг энэ лютераны сүм нь бол Финляндд байдаг одоо хамгийн гол лютераны сүм тооцогддог. За энэ сүм бол 13 дугаар зууны 2 дугаар хагаст баригдсан. За Мари их ариун генерих зориулан баригдсан сүм гинэ. За тус сүмд бол анх 1258 онд суурин тавигдсан бөгөөд энэ Финляндд анхны сүм бөгөөд бусад сүмүүдийн одоо загвар болж исэн байна. Энэ сүм нь оршин тогтнох хугацаанд одоо олон тооны дайнд сүйдсэн. За түүнээс гадна 1827 онд болсон галд бол маш ихээр сүйдсэн юм байна. За гэвч одоогийн байдлаар 1939
30-аад он хүртэл 19-р зууны үргэлж энийг ингээд засаж янзлсаар байгаад одоо хамгийн сүүлд 1980 онд энэ сүм дотор байгаа тэр органик шинээр байрлуулсан юм байна. За энэ дотор бол одоогийн байдлаар сүм байгаа. За тэгвэл сүм байгаа ч гэсэн ерөнхийдөө энд амьдран сууж байгаа Швед үндэстэнгүүд энд ирж бас үргэлж одоо залбирч байдаг газар юм байна. За түүнээс гадна энд ирсэн зуулчид бол заавал энд ирж үздэг. За ийм газар ирчээ дотор нь ороод нилээ явлаа. За дотроо бол маш өндөр тийм одоо энэ христийн шашны урсгал голдуу ийм сүм байдаг. Дотроо маш өндөр үзлэнтэй тийм өндөр таацтай. Энэ далайн түвшнээс дээш 101 м өндөр өргөгдсөн. За энэ хотын болвол хаанаас ч гэсэн харагддаг маш үзлэнтэй сүм байна. За энэ сүмийг байгуулсан цагаас хойш дундад зууны үед дахин одоо сэргээж өргөгдсөн юм байна. За 15 дахь зууны үед сүмийн хажуугийн танхим бий болсон. За 1827 онд галын улмаас ноцтой гэмтсэн боловч сүүлд нь дахин сэргээн боссон. За сүмийн 101 м цамхгийг одоо сүмийг дахин сэргээн босгохдоо барьж за ингэснээр бол энэ сүм бол Турку хотын бидэгдэл болсон юм байна. За энэ 101 м цамхыг бол гаднаас нь харахад бол одоо маш сүртэй харагддаг. За 1830-аад онд сүмийн одоо дотоод заслыг бол дахид шинээр сэргээж хийсэн юм байна. За 1870-аад онд бол Оросын одоо нөлөөллөөр энэ хой талынхын сүмийг Владимир Сверчков гэдэг Оросын одоо будсан шилэн цонхоор чимэглэж ирсэн юм байна. За мөн 1980 онд 81 дахь шинэ одоо сүмийн органыг байрлуулж ирсэн юм байна. За одоо бол энэ орган дээр бол олон тооны одоо соёлын арга хэмжээ болж за энэ органыг бол хүмүүс ирж сүмийн яг ажиллаж байгаа үеэр нь ирж сонирхох нь бол маш их элбэг байдаг гэн. Сүмийн Гигэн Жоржийн цуглааны байранд бол Эрик 14-р хааны хатан хаан Катарина Мондотрийн булш за мөн одоо номлогч Хемингийн булш зэрэг за түүнээс гадна одоо олон тооны одоо алдартай пап ламнуудын булшнууд бол энд хадгалагдаж байдаг юм байна. За мөн сүмийн өмнө галерейд нь сэргээн засварлах ажил дууссан дараа 1980 онд одоо байгуулагдсан одоо нэлээд том музей бий болсон юм байна. За энэ миний хойдолд харагдж байгаа Бринкала гэдэг модон байшин байна. За энэ байшингийн балкон дээрээс за жил болгон 12 сарын 24-нд Христийн баярыг эндээс тунхагладаг юм байна. За эндээс тунхагласны дараагаар финүүд 24-нд за одоо манайхны цагаан сар гэдэг шиг тэр өдрийнхөө хоолыг идээд за 25-даа болохоор одоо өөрийнхөө ойр дотны төрөл төрөсдийн оршуулганы газар очиж тэдэртэйгээ шинэ оноо одоо угтаад за 26-наас эхлээд 14 хоногийн турш одоо энэ Христийн төрсөн өдрийг одоо тэмдэглэдэг юм байна. За ингээд 12 сарын 24-нд энэ талбай дээр одоо энэ Финлянд одоо энэ Турку хотод байдаг бүх хүмүүс ирж энэ цугладаг. За түүнээс гадна энэ үйл явдлыг одоо радио телевизээр 12 сарын 24-ний 17 цагт орон даяар дамжуулдаг юм байна. За одоо бол 2018 оны яг өнөөдөр 10 сарын 31-ний өдөр. За Финлянд эмэгтэйчүүд бол одоо энэ Христийн баяртаа зориулаад 4-7 хоногийн өмнөөс буюу 1 сарын дотор 10 сарын сүүлээс эхлээд бэлгээ бэлдэж эхэлт юм байна. За түүнээс гадна Финляндууд бол энэ Христийн баяртаа маш их ач холбогдол өгдөг. За бид нар бол одоо жишээлбэл 12 сарын 31-нд шинэ жил гэдэг. За 12 сарын 31-нийг бид нар яг шинэ жилээ тэмдэглэж явах үеэр эдний Христийн баяр яг л дундаа орж идэг байх нь байна. За ингээд Турку хотоор ингээд явж хахад хотын төв үсгээр энэ хуучны модон байшингууд нь одоо болтол ингээд байж идэг. За хотынхаа захаар бол одоо орчин үеийн байшингууд нь сүндэрлэн болсон. За тэгвэл тэн дотор бол хамгийн дээд нь 6 давхар байшингууд байхыг би харлаа. За ерөнхийдөө бол далайн эргээр бол Финляндууд байшин авах одоо
их дуртай. За тэгвэл тэр нь бол одоо яг энэ далайн эргээр байдаг байшингууд нь энэ хотын дунд хэсгээр байрладаг байшингуудаас хамаагүй үнэтэй юм бэ. За би сонирхож үзлээ л дээ одоо 50 м квадрат байр далайн эрэг дээр өөр барья гэж бодох юм бол за 250 мянган еврогоор барьд юм бэ. За ерөнхийдөө бол энэ Финляндууд бол голдуу одоо энэ хотынхаа төв хэсгээр юугаар ийм байруудад голдуу амьдард юм. За жишээлбэл одоо энэ Норвегид явж байхад бол одоо айл болгон хувийн байшинтай байдаг бол за энэ Финляндд бол ер нь хувийн байшинтай айлууд нэлийн цөөхөн бүгд ийм одоо ийм орчин үеийн байшингуудад амьдард юм байна. За харин нэг хэм сонирхолтой одоо манай жишээгээр бол за манайхан бол нэлээд том байшинд амьдардаг шүү дээ. Амьдрах дуртай. За Норвегууд бол 70 м квадрат байрыг бол нэг хүнд одоо нормал гэж үздэг байхад за энд бол 50 м квадрат байрыг бол одоо айтайхан арай том за нэг хүүхэдтэй гэр бүл бол боломжийн гэж үздэг юм байна. За энэ хотын ингээд төв ер нь хаагарч явж исэн олон тооны ийм хөшөө баримлууд бол маш их байд юм байна. За энэ гэхэд одоо жишээлбэл зааны хивийг гаргацсан байгаа. За энэ заан болохоор одоо дээр үеийн туркууд яг энэ хавьд амьдарч исэн гэд үздэг юм байна. За 1939-с 1940 он болон 1941-с 1944 онд одоо зөвлөлт болон Финляндийн дайн байлдааны үеэр бол олон тооны бөмбөг бол Турку хот дээр бол дэлбэрч байсан. За энд бол Турку цайз мөн түүний эргэн тойрон болон Марити дүүрэг хавийн газар бол одоо газрын хөрснөөс арчигдсан гэж үздэг. За энэ өвлийн дайн гэж түүхэнд алдаршсан 1939-с 1940 оны дайны үеэр бол тэр үеийн зөвлөлт холбоот улс бол 4000 орчим бөмбөгийг бол Турку хотод хайж исэн байна. За үүнээс болж 600 гаруй байшин сүйтгэж байсан. За уг бөмбөгдөлтийн улмаас 52 хүн амь өргөдөж 151 хүн шархагдсан түүхтэй юм байна. За Турку хот бол одоо дэлхийн түүхэнд Виборг хотын дараа хоёр дахь хамгийн их бөмбөгдүүлж байсан хотын тоонд орсон юм байна. Турку хотын төвөр нэлээ явлаа. За одоо ингээд 5 хүн харж байгаа юм 189 мянган хүнтэй. За манай Эрдэнэ хотоос бараг 2 дахин хүнтэй том хот. За энд одоо замын хөдөлгөөний одоо ямар ч төвжирээ байхгүй. За энэ юутай холбоотой гэхээр одоо хүмүүсийн ихэвчлэн ер нь энэ Финляндууд бие эрүүл мэндийн нэгдүгээр аюул боддог, явган нарыг алхдаг, ууландыг алхдаг. За дээрэс нь дугуйг бол одоо маш сайн хэрэглэдэг. За түүнээс гадна бол нийтийн тээвэр нь асар сайн хөгжсөн. За автобус, троллейбус энэ нь дандаа одоо 20 минут, 30 минут. За дээрэс нь 20 минут, 30 минут болгонд ирдэг. За ингээд цагт гарцсан байдаг. За дээрэс нь бас одоо хотуудын хооронд явдаг поездууд нь хүртэл ингээд 30 минутаар. За одоо шийдэл Турку Хельсинки хоёрын дунд бол 2 цаг болгонд нэг
вогоо ирж байгаа. Тэр хооронд одоо ерөөсө 30 минутын дотор ингээ вокзал дээр зогсож байхад тэр олон замуудаар ингээд Гельсинки, Турку за бүх хотуудаар ингээ явж байгаа. За тийм болохоор зэрэг энд бол одоо нийтийн тээвэр за өөртөө бол дугуй маш их үнэхээр за автобус метрогоороо маш их явдаг. За тийм болохоор ерөөсөө энэ хөгжрээ за ямар нэгэн тийм асуудал байхгүй. Хүмүүс нь маш тайван. За би энийг бол одоо бүр үнэхээр гайхаж байгаа. Одоо энэ Норвегид явж байхад Финланд явж байхад ерөөсөө нэг тийм сэтгэл бол тийм нэг удаан чим шиг тийм их айгүй тайван болсон. За энэ тэгээд мэдээж яриг ямар ч одоо энэ амьдралынх нь энэ боломжоос болдог бах. Дээрэс нь хүмүүс нь одоо мэдээж өндөр цалинтай. За дээрэс нь одоо усаас нь маш их тэтгэмжүүд өгдөг. За тэгээд эндээ стресстэй амьдрал бол эндээ алга маань яагаад гэвэл одоо адгийн наадхан төгжрийн асуудал ямар ч асуудал байхгүй. Тийм болохоор энэ бүхнээ холбоотой байх гэж би бодож байна. За зөвлөлт холбоот улсын төвөгчдийн үзэж байснаар 1939-1940 оны зөвлөлт Финляндийн дайн нь бол тусдаа зөрчил байсан. Энэ бол дэлхийн 2 дугаар дайны хэсэг биш гэж үздэг. За 1941 оны 6 сарын 25-нд Финлянд улс бол албан ёсоор дайнд оролцож эхэлсэн. За Финлянд бол нацист Германы холбоотон байсан. За тийм ч учраас энэ Барбаросагийн төлөвлөгөө мөн зөвлөлтийн одоо Карелийг эзлэхэд мөн хойд зүгээс Ленинградын бүсэлтийг баталгаажуулахад бол одоо энэ Финляндууд бол маш их үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг юм байна. 1941-с 1944 оны дайнд бол финнүүд оролцсныгоо бол 1939-с 1940 оны зөвлөлт Финляндийн дайны үеэр нутаг дэвсгэр зөвлөлтийнхэнд одоо Оросуудад бол тэр үеийн зөвлөлт засагт бол маш ихээр алдсны улмаас за энэ дайнд бид нэр үргэлжлэн оролцсон гэж өөрсдийгөө одоо өмөрдөг байна. За ингээд 1944 оны 6 сарын 9-нд зөвлөлтийн улаан айрам Финий эсрэг дахиж одоо асар их хүчтэй довтолж олон тооны бөмбөгдөлтийг хийж байсан учраас хамгаалт хийж чадаагүй. Тэгээд 1944 оны 9 сарын 5-нд Финлянд одоо Гитлерийн эсрэг эвсэлт орсноор энэ дайныг зогсоосон түүхтэй юм байна. За энэ скутертэй хүн бас явж байна. Скутерээ унаад дугуйгаа унаад. За дугуйн зам бол ерөөсө хотууд нь маш ингээд эхнээс нь ингээд бүр хийгээд өчт юм бэ. Сайн хөгжсөн. За ингээд газар болгонд нь ингээд дугуйн зам ийм өргөндөн замнуудтай. Одоо ингээд замны хажуугаар дандаа дугуйн зам. За та бүхэн натаа авт байгаарай. За ингээд Турку хотоор ингээд ороод энэ далайн эргээр нь ингээд 100 бол их зугаалж явуулах гоё юм байна. За одоо ингээд намар болцсон. Нэгдүгээр, хоёрдугаар за одоо энэ нэг цэргийн флотын онгоц. Энэ дээр одоо ингээд уул музей ажилт юм байна. За тэгээд одоо бол хаалттай байна. За энэгээр нэг жаал ингээд явлаа. За одоо миний энэ далайн цаад ирэг дээр байгаа энэ шинэ ареонуудыг та бүхэн харж байгаа. За энэ ареонд бол одоо яг энэ далаа руугаа харсан цонхтой нь 250,000 евро байдаг гэсэн. За 50 м квадрат талбайтай. За тэгээд ерөнхийдөө энэ хавар бол энэ хотол одоо угаасаа ингээд маш цэвэрхэн. Одоо ингээд нэг гэрээ цэвэрлсэн айл шиг маш цэвэрхэн. За энэ Финляндд ингээд жочдууд айлд ер нь хаанч орсон ерөөсө одоо зоогийн газар бүх газрууд бол маш цэвэрхэн
үзэн 4 евро гинэ. 12,000 манайхтай юм нь үнэтэй бол. Өнөөдөр ингээд энэ Туркоогоос явж байгаа. Тэгээд усан онгоцоор явж байгаа. Усан онгоц нь хоолгүй дандаа хэмж явж байгаа учраас тэгээд ерөөхдөө энэ супермаркетаар нь ороход бол юмных нь манай Монголтай адилхан. За тэгтээ эднэрийн цалин хэд үлээ гэдэг. Харьцуулахгүй. Эднэрийн цалин маш өндөр мөртлөө. Юмных нь ерөөхдөө манай Монголын супермаркетүүд гээжлэх юм бэ. Финляндийн за түүнээс гадна энд архийг бол одоо ерөөсөө ямар ч супермаркетд зардаггүй. Архийг бол ерөөсөө тусгай дэлгүүр улсын сүлжээ дэлгүүр зардаг. Тэр нь ганцхан нэртэй. За тэрийн юу вэ би санахгүй байна. Ямар ч нэг дэлгүүр зардаг. Тэгээд ажлын өдрүүдэд өглөөний 10-аас орооны 21 цаг хүртэл за хагас өдөр 18 цаг хүртэл за бүтэн сая өдөр ерөөсөө арх зардаг. За хүүхдүүд бас 18-аас 20 насны хүүхдүүдэд бол арх зарахгүй. За энд бол супермаркетууд бол ерөөхдөө 5 градус хүртэл хээр зардаг. Замдаа идэх юм аваад явж байна. Тэгээд энийг л авчидаа талхтаа. Алко гэж сүлжээ дэлгүүр байдаг. Яг энэ Алко гэдэг дэлгүүртэй л арх зардаг. Газар арх зардаг. За түүнээс гадна эдгээр ингээд дэлгүүр дотор ер нь ийм тоглоомын энэ автоматн дээр хөгшин залгаагүй эмгтэй тоглоод үйдэг юм. Тэгээд би хажууд нь очиж сонирхсан чинь мөнгөөр тоглолт юм бэ. За мөнгө хийгээд тэгээд тэрвэр мөнгө хожоод ашиг байна даа. За түүнээс гадна бас нэг хэлэх гээд байгаа юм уу. Ингээд би хаа явсан газар ингээд хотод дотор болоод машин төрөөстэй явж байгаа. Энэ машиныг бол би сонирхож үзсэн л дээ. Европын хотод дотроо нэг хотоос нөгөө хот руу явбал яадаг юм бэ гэсэн чинь бүр амар үнэтэй. Тэрний оронд зүгээр хот дотроо төрөөсөлчээд буух хоттоо очиод авна гэд букинер букчил хамаагүй дээр юм билээ шүү үзэгчтэй. За үзэгчтэй би Турк хотыг аяллаа дуусгаад за орооны 8 цагаас Туркугаас энэ Балтик принцесса гэдэг усан онгоцоор Шведийн Стокгольм хот руу хөдлөлөө. За энэ усан онгоц маань 10 давхар за асар том усан онгоц 927 өрөөтэй энэ Балтийн тэнгисээр аялдаг болохоор тэр юм уу Финляндийн соёлыг агуулсан асар том бассейнтэй минь 2 давхартай. Энэ 40 м байна уу? За энэ онгоц бол ерөөсө Балтийн тэнгисээр л явдаг. За одоо бид нар Туркугаас Стокгольм хүртэл 400 гаруй километр явж байгаа. За 400 гаруй километр 10 цаг явна. За аргагүй дээр энэ том усан онгоц энэ 2800 түүнийг багтаага дээр нь амтан одоо олон тооны машинуудыг ачаа явж байгаа шүү дээ. За ингээд лифтээр доош болсон. 9 давхраас доош буух чинь. 7 давхарт нь олон баарнууд байгаа гэсэн. Тийш орж ирсэн. За энэ хамгийн дээдлийн давхарт нь диско байгаа. Диско шүнжэнгөө диско болдог гэсэн өглөө болтол. За ингээд 6 давхарт нь бас юунууд хүүхдийн тоглоомын газрууд. За тэгээд 5 давхарт нь болохоор конференц зал одоо олон хүний нөгөө хурлын зал. За энэ хэд? Меса минут байгаа. Окей. 6 давхарт ирсэн. Анасаа За. Үгүй 6 давхарт болсон. Балтик принцесса гэдэг онгоц. За энэ 2800 хүн нэг дор орох багтаамжтай. За одоо бол сая бол яг пэг 4 хүн орж ирсэн. За энэ аврах том усан онгоцсон тэр 2800 хүн.
За 927 өрөөтэй 2 өрөө 4 өрөө дотроо 2 ортой 4 ортой гэдэг янз янз байдаг. За хүүхдийн орыг бол нэмж тавьж өгд юм байлээ. За тэгээд дээрэс нь 3 ресторан тэгээд олон баарууд. За хамгийн дээдлийн давхартай дискотек баартай. За тэгээд хүүхдийн тоглоомын бүхэл бүтэн талбайтай. Одоо нэг давхар тэр чигээр хүүхдийн тоглоомын газар дотроо хүүхдүүдэд зориулсан одоо менютэй. За хүүхдийн хоолыг бол тэнд янз янзаар хийж өгөх юм байна. Махта дандаа үхрийн махта хоолнууд байдаг ресторан. За энэ үнэхээр тансаг зэрэглэл юм байна. За энэ бол үнэхээр гайхалтай сонгоц байна. За энд нэг швед сталтай юм байна. За ямар ч бас энд орон хоол иднэ. Үнэхээр гоё швед сталтай. Хоол унд их гоё харагдаж байна тэр сая харлаа. За энд одоо амар тийм тоглох гоё жоохон нас тогтсон хүмүүс суугаад ингээд юм яриад коктейл шимээ суудаг газар болтой юм аа. За тэгээд ийшээгээ болохоор зэрэг цаашаа ресторан байна. За яг эсрэг талд энэ грил хаус гэдэг. За энэ дотор үхрийн махтай янз янзын хоол байгаа гэж энэ танилцуулган дээр байсан. За энэ аврах том усан онгоцонд машинтайгаа явж болдог. За машинаа ингээд дөрөв давхар байрлуулад за гэрийн тэжээмэл амтан нохоо энэ төр бас тусгай савн хийгээд энэ дөрөв давхартаа байрлуулдаг. Зэрэг дотроо бол каютанда байдаг. За ингээд усан онгоцтойгоо танилцал явж чинь за ийшээгээ явбал энэ олон тооны ресторанууд нь яг энэ давхартаа ингээд 6-7 давхартай байд юм байна. За бүр хамгийн сүүлд нь бид нэг явж байгаад хоолоо идчихэд хамгийн дээд давхарт нь гарч тэр дискотек барын тав бүхэнтэйгээ хамт сонирхох болно. За энэ усан онгоц бол бас нэг юм нэмж хэлэхэд зөвхөн энэ Балтийн тэнгис дээр явдаг онгоц. За тэгээд Таллин, Хельсинки, Стокгольм, энэ Турку хотуудын хооронд явдаг юм байна. За тэгээд та бүхэн хэрвээ энэ чи Скандинавын орнууд дээр бол заавал энэ тансаг усан онгоцон дээр сууж гэр бүлээрээ ах トゥ нартайгаа одоо нэг өдрийг ч юм уу өнгөрөөвөл одоо маш их зүгээр юм байна. Орооны 8 цагт суугаад өглөөний 6 цагт буудаг. За үнийн тухай бас нэг юм хэлэхэд би энэ одоо өрөөг захиалахдаа дотроо 2 ортой өрөө захиалсан. За үүний захиалахдаа болохоор юу яасан? 2 сарын өмнө booking.com-оор захиалсан. За нэг хүний $65 захиалсан шүү үзэгчтэй. Үнэхээр одоо ийм тансаж одоо усан онгоцоор нэг орооны 8 цагаас 10 цагийн турш зугаалаад явхад 100 гаруй мянган төгрөгөөр явна гэдэгт үнэхээр дажгүй үн. За энэ талд Иртал ресторан, энэ талд болохоор Далайн хоолны ресторан байна. За дотор бол үнэхээр тансаг байна өө. За одоо ингээд энд 3 том дэлгүүр байдаг гэсэн. За энэ одоо татваргүй барааны дэлгүүрүүд маш гоёмсог хувцснууд за тэгээд гутал цүнх байгаа гэсэн. Tommy Hilfiger брэнд байна. За энэ вау. За энэ хоёр хүний өрөө. За ингээд өрөө ингээд ийм хоёр ортой. Тэгээд энэ цэнэгдэгчтэй толтой. За ингээд ийшээ жорлонтой байнтай усд орчулна. Шүршүртэй. За ингээд энэ чинь болохоор ийм телевиз. Тэгээ энэ агааржуулагчтай энэ чинь агааржуулагчаар энийг өөрөө тохируулчихна. За нэг иймэрхүү айтайхан ячгүй. Тэгэл сайхан тогтоо явж байгаа л 10 шүнжэнгөө унтаал ингээл залуучуудын зугаалал чинь баар цэнгэний газраар ороод дэлгүүр хоршоогоор хэлсээд ингээд. Тэжгүй энэ ормор нэг айтайхан. За нэг иймэрхүү. Хамгийн дээдлийн давхартай нагарлаа.
За энэ шөнийн night club байна. За энэ дотор ингээд хүмүүс одоо орж ирээ суугацгаагаад хүмүүс гэхдээ саяхан онгоцондоо ороод онгоц хөдлөөд удааг байгаа болохоор одоо ингэсгээд орж ирэх байхaltaй энэгээр дүүрэн. Маш тансаг ийм асар том хэмжээтэй ийм бар байна. Үзэгчтэй ингээд Турк хотоор аялсан аялал Baltic Princess гэдэг онгоцоор аялсан аяллаар дуусгаж байна. За та бүхэн дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай үзэгчтэй. Надтай зүг байсан үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Монголоос аягүй гоё бороо авчлаа юу гэх. Би чамд хайртай. За та бүхэн натаа байгаарай.